Энэ чигмэлэндээ Coral гэд нэр өгсөн. Наг эзгүүд шопинг энтрээс юм шиг байлаа. Гинж минжтэй болцсон. Малгай залгаатай болцсон байл. Өөрөө чихмэл юм байж бас юм чихмэл цүнхтэй болцсон заяа. Дотроо юм зоостай галзуу. Багаж нь онгоодог. Уртлноос онгоод юм билээ. Тэгтээ би онгоодож чадахгүй. За өнөөдөр Монгол киногоор бичлэг хийх гэж байна. Анх удаага Монгол кинон дээр сэтгэл хэлж оноо өгөх нэ. Тэр кино маань болохоор 2022 онд нээлттэй ээж байсан наривлагч Б Баатрын Этгээд буюу дэлхийд нээлттэй хийсэн нэрээрээ Aberrance хэмээх нэртэй хоррор мистери төрлийн. За тэгээд 14 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино фестивалаас шилдэг найруулагч болон шилдэг кино шагналуудыг авч хос хангард цомын эзэн болж исэн critically acclaimed гэж хэлж болохоор кино байна. Найруулагч Бадсүхийн Баатрын хувьд болохоор энэхүү кино нь өөрийнх нь найруулсан хамгийн анхны киноч гэсэн өмнө нь зураглаачийн үүрэгтэйгээр найруулагч Эрдэнэ Бэлгийн үргэлэг киноны 2 дугаар анги, за тэгээд 10 удраг, яллагч, за бас 92 дахь удаагийн Оскарын наадамд аль биесээр Монголоос сонгогдож сабмит хийгдээд хэдий үндсэн 5-да багтаж чадаагүй ч гэсэн 90 эдэн өөр орны киноноос топ 10-да багтажсэн хиймэр гэх мэтчлэн маш олон чанартай бүтээлүүд дээр ажиллаж DOP буюу зураглаач хүн байгаа. Ерөн тэгээд кино найруулагч, зураглаач энэ төр гэхээр нэг юм өөртөө анхаарахаа болоо таргалж маргалцсан хөгшөө ах нар төсөөлөгдөд байдаг бол Баатар найруулагч ёстой тийм хүн биш байлээ. Одоо харагдаж байгаачлаа амир зөвүүн шивэс мэвэстэй, бакбимитэй, омнимен шиг маскулин сахал махалтай. За тэр жавхтай ингээд алигаа явчихтیں۔ Тэгээд за яг энэ Этгээд кино нь болохоор яалтчгүй нэг юм туршлагатай зураглаач хүний найруулсан кино гэсэн шиг үнэхээр онцгой зураг авалттай сонин өвөр мүц гаж шийдлүүдтэй айгу гоё харагддаг арт хауслаг гэж хэлж болохоор зураг авалттай тийм кино байсан. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл Rotten Tomatoes-ийн нэг шүүмжлэгчийн хэлж байгаагаар Америкт нээлттэй ээж кино театруудаар гарч исэн хамгийн анхны Монгол аимшиг кино юм шиг байлээ. Тэгээд тэрнээс гадна ямар ч байсан зөвхөн Монголдоо биш гадагшаага хэд хэдэн оронд гаргасан юм байлээ. Тэгээд одоогийн байдлаар Rotten Tomatoes сайт дээр гадны мэрэгжлийн 11 шүүмжлэгчийн ревюнээс 82% үнэлгээтэй явж байгаа кино байжээ. За тэгээ бас Баатар найруулагчийн арай Монголд нээлттэй ээж амжаагүй байгаа сүүлд найруулсан Гажуудал гэж сэтгэл зүйн триллер кино нь Бусааны кино наадмын Window on Asian Cinema хэсэгт аль бие усаар шалгарсан гэсэн мэдээлэл явж исэн. Тэгээд уг нь тэр кино нь Univision Look TV-д 10 сараас орно гэж исэн чинь бас арай ороогүй л байгаа юм шиг байлээ. Тэгээ удахгүй орчих واخ уу. Би бол хувьдаа яг энэ кинонд нь бас айгүй өндөр хүлээлттэй л байгаад байгаа юм. За тэгээ өнөөдрийн хувьд гэх юм бол хэдүүлээ найруулагч Баатрын Этгээд киногийн одоо онцлох гэж байна. Одоо ревю хийх гэж байна. 100 хэдэн бичлэгний маань интро дээр бүжгэлсэн ч гэсэндээ одоо хүртэл турж амжаагүй байгаа бүдүү хүүхдээ сайхан бүжиглүүлье. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харцсан чинь мас уурн галзуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй бад бич зурагч энэ төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэр кино маань Чадраа балын Сэлэнг жүжигчний тоглосон өөр нь нэрлэгдсэн дүр буюу Сэлэнг гэж зураач эмэгтэйгийн дүр ой дундуур юунаас ч юм нэлээд айхтар айдсан зүхтж байгаа зурагдлаар эхэлж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ маань жүжигчин Эрхэн Баярын тоглосон бас л өөр нь нэрлэгдсэн дүр буюу Эрхмэ гэж нөхрийнхөө хамтаар шинэхэн лагерийн байшинда одоо лагер ч юм уу гэр ч юм уу нэг байшинда нүүж ирсэн юм байлээ. Гэтэ Эрхмэ болохоор ерөн л Сэлэнгээтэй амар муухай ширүүн харьцаж марцдаг. Одоо бараг зоддог ч байж магадгүй амар эвгүүл залуу байдаг. Ялалт ахын тоглосон хөршин Сэлэнгээг хогоо яах гэж яхад нь таарчаад дараа нь Эрхмэтэй мэдлэх гэсэн чинь ингэж муухаар зөрж мөрөөлтэй. Наша. Ори, гадаа хүлтэн байна заяа. Би чамд итгэж яхад намайг ингэж хуурж болж байгаа юм уу? Энэ юмнуудыг хаях гэж гарсан юм уу чи? Би энэ юмнуудыг уумааргүй байна. Чи мэдж байгаа шүү дээ. Чи уух ёстой. Ийм сайхан газар ирчээд битгий юм байл та.
За тэгээд яг тэр өрөөнөө сэлэнгээ яг хаалга харж байгаа зугатаах гэж оролдоод түгжээтэй хаалганы цаана эрхмээтэй ноцолдох чимээг нь ялалтах олд сонсонгуудаа угаасаа л эрхмээг гэр бүлийн хүчирхийлэгч гэдгийг гадарлцсан байсан болохоор шууд цагдаа дуудчихдгийг. Гэтэл цагдаа нарыг ирсний дараа эрхмээ одоо хахуул өгөөд ч юм уу ямар ч байсан яаж байгаад чинь те аргалж явуулангуудаа ялалтахын хаалгыг тогшиж нүүрлүүн тамхины утаагаа үлээчээд гэрлүгөө орчдөг. Угаасаа л эрхмээ ерөн сэлэнгээг бүрэн өөрийнхөө хяналтанд байлгадаг юм байлээ л дээ. Ямар нэгэн шалтгаанаар усанд орох усын нүртэл өөрөө шалгаж тохируулж ээж бэлдэж өгч мөгдөг заяо. Тэгээд за усыг бэлдчихэд түр гарах хойгуур нь ялалтах сэлэнгээд одоо санаан зовоод ч юм уу балкон руу навираад харсан чинь сэлэнгээ усанд орох гээд нүцгэлж таарад яалтчгүй те. Тэгээд нуруугаар нь дүүрэн хөхнэц болцсон эрхмээг ихнэрээ зоддог байж магадгүй гэсэн таамаглалыг батлаад өгчөж байгаа. Энэ сцен бол угаасаа бүр яг Satoshi Kon-ы Perfect Blue тэгээд Darren Aronofsky-гийн Requiem for a Dream хоёр дээрх сценийг одоо homage маягтайгаар recreate хийсэн сцен байгаа байхгүй юу. Тэгээд нариулагч Баатар угаасаа Darren Aronofsky-гийн улаан ногоон ягаан цагаан фэн юм байлээ. Тэгээд киноны төгсгөлийн кредит хэсэг дээрээ бүр ингээд хүндлэл үзүүлээд for Darren Aronofsky буюу Darren Aronofsky зориулв гэд бичиг текст хүртэл оруулсан байдаг. Тэгээд ямар ч байсан яг хайртай сценэ өөрийнхөө кинон дээр recreate хийсэй л гэж ойлгосон. Эрхмээ гэрээсээ гарч яваад яг хайдсан бэ гэхээр өдөр харагдсан өнөөх муурны цогцсыг гэрээсээ хол аваачиж ой дунд булах гээд явсан юм байлээ. Айгу creepy. Тэгснээ за тэр уулах гээд байгаа имийн сэлэнгээ уухгүй байсан болохоор арга нь нарийсаад нунтаг болгож бутлангуудаа хоолнд нь хийгээд өгөх гэж идэг ч гэсэн дахиад тэ би хоол идмээргүй байна гэд идэхгүй тодорхой. Ийм мухан амтгүй бантан өгж явахын оронд Mama Brand-ийн Oriental Kitchen гоймоо өгөл бас өөр штэ гэж идэг байхгүй. Тэгээ өнөөдөр маань дугаартай Mama Brand-ийн Oriental Kitchen гоймон сайхан хамтран ажиллаж байна. Тэгээ одоо яг энд харагдаж байгаа төрөл нь болохоор carbonara төрөл юм байлээ. Тэгээ маркетингийн хүн нь ингээд дээр нь мах одоо гахаа мах шараа тавьжуул айгу хөөхөн гээд ямар ч байсан гоймонгоо буцалгаад усын шүүгээд амтлагчтай нь хойлоод шарсан гахаа махаа жижигэлж хуваангуудаа дээр нь тавьж байгаа. Тэгмүүдээ бас маягтай ингээд дээгүүр нь бяслаг жижигэлж үрж одоо хачирлаад байгаа байхгүй. За тэгээ ямар ч байсан гомн байна бол бэлэн болчлоо. За нэг харуулчих тий. За тэгээ шууд идлээ. Тэгээ маркетингийн хүн намайг амар том хазаж идэрэй гэсэн. Иймэрхүү том байвал болох байхаа. Энэ гомн сайхан Overeach-ийн бүх салбаруудаар заавал Walmart-ийн бүх салбаруудаар зарагдж байгаа юм байлээ шүү. Тэгээ энэ бичлэгийг шөнийн цагаар үзэж байгаа хүмүүс байх юм бол уучлаарай. Уучлж өршөөгөөрэй. Хоол сайн идэх ёстой. Намайг байхад хоолоогоор ч хоол тавахгүй бол ядаж байхгүй хаагур бэлдээ тавьсан хоол идчихэ. Тэгээ за маргааш нь сэлэнгээгийн багын хоёр найз тэднийд ирэхэд манай хоёр бол угаасаа ямар ч асуудалгүй аз жаргалтай гэр бүлийн дүрд тоглоод сайхан худлаа инээмсэглэл минээмсэглэл нүүрэн дээрээ наагаал те угтаж авч байгаа юм. Хамгийн сэвдэн чааваас бас ялалтах тэр өрөөнөө мод хагалж суужгаад эрхмээг тэр хоёр найзынх нь нэгэнтээ тэврэлдэж байгааг болоод харцдаг байхгүй юу. Харин тэ энэ тусаараа тэгэл найзтай нь бас араар нь тавьд юм шиг байлээ. Ялалтах шууд дүрс хідэл дургуун үрээд хаалгыг нь тогшингуудаа ах нь их шудраг
хүн байгаамаа. Танаа үнтэй нэг уулзах уулзаа байна гэд яваад орчдөг. Нэг найз нь угаасаа шууд үгийн зөрөөгүй л те. Өө тэгтэг ахаа ороод ирээчтэй. Уулын мухарт уйддаг л байлгүй. Бидэд угаасаа яг хатуу юм задлах гэж байжсэн гэд аваад орчиж байгаа. Ах тэгэл те яг сайхан ихэндээ юм ярихгүй дараахан сайхан ууд суужгаад нилээд татчингуудаа энэ гэрт амьдрал яаж өрнөд байгаа юм? Энэ найз чинь ямар их хідэлж амьдарч байгааг чи мэдх юм уу? Нэ ми мэдэн найзгаа. Хүүшээ. Нүүл өсмөргөөс авчирсан бэлгээ мартсан байж тээ. За баярлаа. Хос шүү огтлаа хос. Нүрэнд гэж юу юм? Хүний залуу нас эрүүл бие цогц хизээнээс үнэтэй. Хөдөлмөрөөс новш. Хүнээс булш үлддэгэ гэж хэн хэлснийг та нар мэдхүү. Манай ах жоохон богшин үгүй юу аа? Залуугүй юм байгаа. Гэхдээ би хизээч эмэгтэй хүнд гар хүрж байгаагүй. Гэтэл энэ яаж юм? Өдөржин эхнэрээ цоочлон, шүнжин зодно. Хүний охин үрийг ингэ зовоож болдгийм үү? Дуудлагын цагтаа ирэхээр хахуул өгөөд явуулчих. Ийм амьдрал гэж байдгийм үү? Энэ эхнэрээ зовоогоо зогсохгүй. Найзтай нь явуулдана. Яриад байгаа үний юм уу? Чи дугай л та. Юу яриад байгаа? Би найзын үед мэд хэрэгтэй юм байгаа үстэй. Сэрэнгээ би найз хэлж. Би найзыг яадаг гэсэн, зоддог гэсэн юм уу? Би харыг наш шахах хүмүүс сорив байгаа юм уу? Санаа. Би чамайг дугай гэж хэлсэн шүү. Чи байж. Чи нөрөө явдлыг мэддэг байсан юм уу? Чи дууралтаа өөй. Одоо бол. Одоо эндээс яв. Хөөе миний найз. Миний найз хэлж. Заалаач. Ихмэд хоёр яасан? Яагачгүй. Тэг за ингэж найзуудаа явсны дараа сэлэнгээ бүр үнэхээр бууж өгөөд эрхмээгийн урд сүгдэд сунгуудаа би чамаас гуйж гин. Намайг явуулчихал та тэхүү. Яагаад намайг ингэж хориод байгаа юм бэ гэсэн чи эндээс явж болохгүй. За юу гэд угаасаа явуулахгүй нь ойлгомжтой л да тий. Тэгээд улмаар сэлэнгээ хан мөргөөд, шүүгээ мөргөөд, жинхэнэ хамаг бачуурлаа гаргасныхан дараа дахиад чи надад намайг хизээч орхихгүй гэж амласан бидтэй. Өөрийгөө битгий ингэж зовоо. Чамд л хэцүү шттэ гэд бүр яг нөгөө лардмагийн нөхөр тусаараа тэгэл. Унтсныхаа дараа сэлэнгээ дахиад хар дарахтаа энэ удаад уулаа өнгөтэй дунд юунаас ч юм зүхтааж явж жагаад эрхмээг нэг юм модны хажууд алуулцсан тэгээд цогтсон ингээ модны хажууд сууж ийн гэж зөвлөж байгаа. Сэрэгтэн жүжигчин оюун дарын тоглосон эмчийн дүр гертэн нэрцэн та хоёрын минь мөрөөдөл удахгүй биелэхнэ. Ургийн хөгжил хэвэн явагдаж гин гэж нэг юм сони юм хэлснээр за ер нь хэдүүлээ яг юу болоод байгаа тухай мэдэж авч байгаа юм. Сэлэнгээ вэ штэ те. Ямар нэгэн төрлийн сэтгцэн эмгэгтэй одоо за галзуул гэх юм да тий тийм эмгэгтэй юм байлээ. Тэгээд энэ эмч болохоро яг хариуцаж ажиллаад эрхмээд юу ихийн зааварчилж өгч исэн болж тарж байгаа байхгүй юу. Угаасаа тэгээд сэтгцэн эмгэг бол амар ярвигтай асуудал шүү дээ тий. Эмчлэхийн тулд ерөөсөө нүүр өгөхгүй ширүүн харьцаад өөр бусад гадаад орчны стрессүүдээс нь салгахын тулд хүний хөлөөс хол газар очиж амьдраад энэ эмийг сайн уулгах гэж зөвлөсөн байлээ. Тэрнээс биш эрхмээ ерөөсөө сэлэнгээг зодож моддог биш. Эсэргээрээ хөөх юм энэ сэлэнгээ болон гидсэндэх хүүхэд хоёрын хоол төлөө сэтгцэн нэмчилчих гээд хамгал байдгаараа зүдэрч яваал эр хүн болж таарж байгаа. Сэлэнгээ тэгээд ихэндээ эндээ ирчээд овоо аятайхан байж ийснаа муурны цогц хараад эвгүүдсэн штэ тий. Тэгээд эрхмээ чааваас зүгээр тэрийг холдуулж оршуулчих гээл явж исэн байгаа байхгүй юу. За бас байнгын л хараа хяналтандаа байлгадаг нь угаасаа тэ ойлгомжтой. Сэтгцэн асуудалтай хүн ганцаараа үлдэх юм бол ер нь л угаасаа аюултай штэ тий. Тэгээд тэр найзтай нь тэмрэлддгийн хувьд бол тэр найз нь угаасаа айгүй удаа манай хоёртой найзалж байгаа гэр бүлийнхэн найз болохоор сэлэнгээгийн сэтгцэн эмгэгийн трийг бүгдийг нь мэддэг. Бүр анхнаас нь л эмчилгээнд нь ч гэсэндээ чадхаараа янз бүрээр тусалж исэн байгаа. Тэгээд за угаасаа жирэмсэн ихнэр нь ингээд сэтгцэн эмгэгтэй байгаад ахаар угаасаа эрхмээд ч гэсэн үнэхээр хэцүү байх нь ойлгомжтой. Тэгэл нэг эрэхтэй миний найз сэтгэлээр битгий
битгий унаарай. Сэлэнгээ маань заавал идгэн заа юу гэд найзын байрал тэрсэн л байгаа юм л да. Тэгээ за эрхмээ эмчээсээ асууж байгаа. Би их нэртэйгээ дахиж ингэж үргэлжлүүлж муухай хайрцаж чадахгүй нэ. Хэдий өөрийнхөө төлөөч гэсэн хайртай хүнтэйгээ ингэж шоронгийн хуйг шиг харьцах нь надад бүр үнэхээр хэцүү байна. Гэхдээ ашгүй нэг юм те одоо эмчилгээний аргаа өөрчилж болохоор болсон байна. Чи дахиж ингэж үжиглэх шаардлагагүй. Одооноос яг өөрөөрөө байгаад эхнэрээ хайрлж халамжил гэж яд юм чин. Найз нөхчтөр хэлсэн баха. Үрээ чин заяа төвшнэ гэж. Нөгөө Люксембургийн найз буруу сэтгэлдээ явж байгааг байгаа. Зүгээр найз нь буцах замдаа бүгдийг тайлбарлаад хэлсэн. Уусаа маргааш бит хоёр хамт ирэх юм чин тэгээд дахиад шинээр танилцчихгүй юу? Ямар ч л байсан маргааш нь эрхмээ сэлэнгээд хоёулаа ер нь гэртээ харьяа. Энд ийм бөглөө газар байжснаас харж хүүхдийнхээ юмнуудыг бэлдээ гэхэд сэлэнгээ бүр бөөн баяр болох нь ойлгомжтой. Хоёр найз нь ирж байгаа болохоор эренгүүт нь шууд л ханиндаа буцаад хот орохоор болж байгаа. Харамсалтай нь тэгээд нэг найз нь угаасаа өчтөр шөнө алуулсан шүү дээ, тэ. Ганцаархнаа нөгөө нэг Люксембургийн найз нь манай хоёрыг ингээд одоо машинтайгаа зугаалж явах үеэр нь гэрт нь нэрцэн хаалгын тогшоод байж идэг. Ойлгомжтой. Гинэт ялалт ах гарч ирэнгүүтээ цаад хоёр чинь саяхан гарсан ах эндүү эртэл нь манад ороод халуун цай угаад суужээ гэд гэрлүүгээ аваад орчлгүй яах вэ? Угаасаа цайрцсан юм бэлээ. Тэгээ нөгөө ширээн дээрээ нөгөө цүнхийг гаргаа тавьдсан брэнд гэдээсэн чинь копи л байлээ ш тентэр гэжсэн аа. Модон дээр хийжсэн бэлтгэлээ бодтоор ашиглаад янзын сайхан одоо толгойг нь ядлаад одоо сүхтээд алж байгаа юм. Улмаар эрхмээ сэлэнгээ хоёр найзуудыгаа хүлээж байж байгаад сүултээ бүр утас нь холбогдохоо болчихгоот нь за хоёулаа удахгүй хөдлөе дөө гэд бараг л за яг бүр явах бэлтгэлээ хангаад дуусчихт нь ялалт ах дайрч орж ирж эрхмээг ухаалдуулаад дэд давхарт сэлэнгээг хайж ах үеэр нь сэлэнгээ хөрх юм нь юу болоод байгааг ч мэдлгүй зөрөөд буугаад ирж таардаг эрхмээгийн зүхтаарэ гэдэг үгнээс нь гадна дэд давхарт алхаад байгаа хүний хөлийн чимээ хоёрыг сонсчоод шууд л хамаг хурдаараа хаашаач хамаагүй ой дундуур гүйж байгаа. Сэлэнгээ! Тэг орооч. За тэгээ маргааш өглөө нь ялалт ахын ээлжид хохирогч болох гээд манай эмч ихч тэднийд ирж байгаа гэсэн чинь яг үнэндээ
эмчигч бүр ялалт ахын босс нь энэ бүх юмыг дээрээс нь хараад зохион байгуулж исэн хүн нь байж тааруул яах вэ? Янз бүрийн гэр бүлүүдийг ямар нэгэн аргаар тэр байшин руугаа аваачиж амьдруулад ялалт ахаар цэвэрхэн сайхан алуулад за одоо яг ямар зорилгоор алуулдгийг нь бол яг бүрэн кино маань тайлбарлдаггүй. Гэхдээ цогцсыг ингээд хайрцагт хийгээд аваад гарч ийн гэхээр бодвол одоо тэгээд эд эрхтнийг нь хүний 8-нд л явуулд юм шиг байгаа. Чи надад итгэхгүй байгаа юм биш үсттэй. Тохирсон тэр шагнал хүртэл нэмсэн шүү. За яалагчд. Итгэлгүй яа. Хуучин чинь худлаа ярьж болдоггүй байлаа. Харин одоо бол худлаа яриад л байх юм бол хууль ярьж тавьгаад л өөрөө өөрсдөө өвчлүүлээд байх юм та. Хэрвээ ухаан тахар шиг байцгаасан бол юу гэж хүний олц болох вэ? Тэрч тийм шүү. Таны хэлдгээр удамжаар дүүрэн яваа 5 цулын тархийг эргүүлэхэд үхсэн мөрийн сэгч томдохоор болж. Ано? Сайн уу миний охин? Аав нь ажиллаад дуусаад одоо очих гээд явчих. Өө тий аав нь цалингаа авсан мөнгөтэй ус. Одоо охиныхоо загсимыг аваад очин цаа юу? Аа тий. За тэгээ пост кредит сценээр нь залуухан хоёр хоос чаваас те дараачийн хохирогч болох гээд шинэхэн байшиндаа нүүж орж ирж байгаа. Ялалт ахын одоо оронд ч гэсэндээ цоо шинэхэн алуурчин хөрш ажилд автсан байгаа байхгүй юу угаасаа. Тэр дүрд нь мэдээж жүжигчин Ариун Бям тоглолцсон байгаа. Тэгээ одоо бүхэл бүтэн Ариун Бям бахыг маань ийм хэдхэн секундын дүрд камео маягтай пост кредит сценээр оруулж ийн гэхээр бас л айгуу гоё одоо баавартай чиг шиг тийм байгаа байхгүй юу галзуу. За тэгээ кино маань ерөөхдөө ингээд дуусч байгаа. Ревюгээ тэгээд би бичлэгний эхлэлд угаасаа хэлсэн зураг авалт нь гоё байсан гэдэг поинтоор эхлүүлчихье. Нэрнгээсээ л бүр үнэхээр тийм айгуу сонин бүтээлч зураг авалтын шийдлүүдтэй кино байгаас тэ та нар бас өөрсдөө харлаа. Угаасаа бас тэгээд нариулагч Баатар бол Даррен Аронофскид дуртай нь яалтчгүй л мэдэгдэж байгаа. Мэдээж тэр One-нд суудаг хэсгээс гадна Requiem for a Dream-ийн одоо body cam shot буюу дүрийн хөдөлгөөнийг дагаж биетэй нь хамт хөдөлдөг камерын шотуудыг айгүй ихээр оруулж өгсөн байсан. Тэрнээс гадна тэгээд үнэхээр яг ийм байдгал нэг опши сэрэдний гэд уйдгартай залхуугаар шидчихэж болохоор байсан. Айгүй олон сцен дээр янз бүрийн сонирхолтой шийдлүүд угаасаа байсан. Тэгээд эндээс юу нь яг юу харагдж байна вэ гэхээр кино багийнхан маань үнэхээр ажилдаа одоо тийм ялархаж ажил гэж харж ин киногоо хийгээгүй. Actually бүр үнэхээр кайферж, дурлаж, амархан биш нэг юм хэцүү шийдлүүдээр чанараа бодож ингэж өөрсдийгөө дайчилж хийснээс гадна продюсерийн багийнхан ч гэсэндээ нариулагчтай айгуу гоё эрх чөлөөг нь өгөж хийлгсэн мэдэгдэж байгаа юм. Жишээ нь тэр нөгөө нэг машин хонхолддог хэсэг байна шүү дээ, тэ. Тэрэн дээрээ бүр яг жинхнээсээ нариулагч жүжигч хоёр нь автоспортынхны заавар доор янз бүрийн бэхэлгээ энтрээ сайн хийж агаад гэтэл бас эрсдэлтэй шүү дээ, тэ. Камертайгаа машин дотроо сууж агаад машинтайгаа бүр яг боддоор өнхөрж энэ сценээ авсан байгаа байхгүй юу. Ер нь л зөндөө ийм машины ослын хэсгийг Монгол кинонууд дээр авах та тэгээд яг холын одоо шотноос wide shotноос хоосон машин хөрүүлээл авчдээ штэ тий. Тэгээд тэр нь ч угаасаа эрсдэл багтаагаас гадна би угаасаа буруутгахгүй угаасаа хин л ямар л зоригтой тэгээд машины дотор орсноо ийм крашлдаг ийм сцен авах уу тий. Энэ кинонд бол зориглсон байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа залхуураал дахиад wide shot авчиж болох л байсан штэ тий. Гэтэ тэгээгүй бүр яг ийм
шот авнаа гэж зориод анханасаа хартсан байсан болохоор тэр дүрслэлийнхээ төлөө эрсдэл үүрсэн байгаа. Тэгээ Баатар найруулагч бүр яг нэг ярилцлаган дээрээ хэлжсэн байхгүй юу? Эхний өдрөө төлөвлөлт нь жоохон дутуу байснаас болоод машиных нь урд талын цонх энтер хагараад тэрхий олон эргэж мэргээд бүр нэлээд эрсдэлтэй юм болсон ч гэсэн ашгүй жүжигчин болон өөрөө бэртэж гэмтээг юм байлээ. Тэгээд продюсер нь юу гэж хэлсэн бэ гэхээр үнэхээр хүссэн шотоо авч чадаагүй болвол маргааш дахиад авъя гэсэн байгаа. Продюсер бол угаасаа мөнгөний гаргаж байгаа хүн. Тэгэхээр мөнгөө бодоод дахиж авахгүй. Наа дүрснээсээ л ав гэд одоо найруулагчийн хүслийг хүндлэхгүй татгалзахад бол найруулагч урдаас нь юу ч хэлж чадахгүй л байхгүй. Гэтэ продюсерийн баг нь тгээгүү байгаа. Яг найруулагчийнхаа хүслийг хүндлээд эрх чөлөөг нөгөөд дахиад нэг өдрөөр зураг авалтынхаа төлөвлөгөөг хойшлуулсан л гэсэн үг шүү дээ. Тэгээд би бол үнэхээр одоо яг тэр шийдвэр нь үр дүндээ хүрсэн л гэж хэлнэ. Энэ сцен нь бол бүр үнэхээр эвгүй одоо яг одоо юу гэх өөр ямар ч монгол кинонууд угаасаа ийм сцен харж байгаагүй. Гадаад кинонууд дээр ч гэсэндээ би яг ийм машин дотор ямар нэгэн CGI-гүй яг жинхнээсээ ингэж өнхөрж байгаа ийм сцен үзчихсэн аваа санахгүй юм байна. За тэгээд зураг авалт дээр нь бол угаасаа яриа левел дуусгаргүй айгүй олон ийм таалагдсан жижиг шийдлүүд байгаа. За жүжиглэлтийн хувьд ярих юм бол угаасаа мэдээж те бүхэл жүжигчдийн перформанс бас яг сайн байдаг. Гэтэ би бол хувьдаа яг Эрхэн Баяр жүжигчин Эрхэн Баярын одоо үнэхээр онцолмоор байгаа. Угаасаа л тэ зүгээр ч нэг юм инедмийн киноны жүжигчин биш шүү. Эсрэг талын дүрийг одоо ийм serious дүрийг амар зөвөн бүтээж чаддаг шүү гэдгийг нь найруулагч Эрхэн Бүрнээ No Rules эхний сизон дээрээс хангалттай харж ирсэн шүү дээ хэдүүлээ. Эрхэн Баярын тэр дүрийг бол би яг орчин үеийн монгол кинонуудын хамгийн амар зөвөн айдас хүйдс эсрэг талын дүрүүдийн нэг гэж хувьдаа боддог. Угаасаа л яг энэ кинон дээр за тэгээд зохиолын эргэлт хүртэл Эрхэн Баярын дүрийг гэр бүлийн хүчирхийлэгч гэдэгт үзэгчд итгэжиж тэр эргэлт нь ажиллахаар байгаад байгаа шүү дээ тий. Эрхэн Баярын жүжиглэлт хэрвээ муу байсан болвол эсвэл зүгээр тунг нь хэтрүүлээ жүжиглэлсэн байсан болвол тэгэл бүтэн киногоо ерөнхийдөө 90% алж болох байхгүй юу. Яалтчгүй бүр үнэхээр хамгийн чухал дүрэн тий. Тэгээд мэдээж Эрхэн Баяр үнэхээр бүр яг гоё тунганд харуулад амар эвгүй байж чадсан. Яг л нэг юм abusive husband юм шиг амар creepy айдас төрүүлэхээр эвгүй байж өөрийгөө эсрэг талын дүр гэж итгүүлж чадсан байхгүй. Нөгөө нэг те инедмийн киноны галзуу солиотой Эрхэн Баяр бүр үнэхээр байхгүй байгаа байхгүй. Одоо энийг хараад те энийг харахгүй бүр шахаа өөр хоёр хүн байгаа сте энэ хоёр бол те банхартай нийлээ дугуурун шэндэ гэд явж байгаа хүн байхгүй байгаа сте. За тэгээд энэ киноноос надаа яг ганц таалагдаагүй юм байгаамаа. Киноныхоо хүрэх гээд байгаа мессежийг аль нэг дүр нь амаараа диалогоор нуршаад тайлбарлаад байгаа сценүүд нь ялангуяа яг тэр төгсгөлд жүжигчин оюун дээрийн одоо диалогууд тэ дэр нь ч бас арай гайгүй. Яг нөгөө нэг ууд сууж явахдаа ялалт ахын дүрийн хэлж байгаа монолог бол бүр үнэхээр амар их юм эксплейн хийгээд байгаа байхгүй юу. Миний бас бүр яг айгүй дуртай маш сайн кино гэж боддог найруулагч Батболт ахын одоо Бурхан өршөг гэх кино байдсан шүү дээ тий. Тэрэн дээр бас яг төгсгөлд нь Төмөр Баатаргаагийн дүр хамаг киноныхоо санааг үзэгчдэд тайлбарлаж өгөө дуусчтээ. Аль нэг дүр нь тэгээд одоо хэдхэн өгүүлбэрээр киноныхоо утгыг хэлээд өгчих юм бол киноны үлдсэн хэсэг яг яах гэж оршоод байгаа юм тийм биз дээ. Угаасаа visual storytelling буюу одоо дүрсэн өгүүлэл шүү дээ тий кино урлагч нь. Тэгээд яг нэг юм далд утгатай уран зураг зурснаа зургийнхаа бүх утгыг тайлбарлаад тэр одоо шууд зурган дээрээ давхарлаад дээр нь текст бичээ тайлбарлсан байгаагаас ямар ч ялгаагүй гэж би хувьдаа боддог байхгүй юм кинон дээр диалогоор ямар нэгэн утга санаагаа тайлбарлаад байгааг. Үзэгчд угаасаа тэнэг биш те материалуудыг гаргаад өгсөн байхад нийлүүлээд хоол хийж чадна. Заавал хоолыг хийж өгөөд аяглаад аманд нь цутгаад байх шаардлага байхгүй. Ер нь бол за тэгээ би хувьдаа этгээдийн талаар нэг иймэрхүү сэтгэлдэлтэй байна. Орчин цагийн те үнэхээр л би яг орчин цагийн хамгийн сайн монгол триллер мистери кинонуудын нэгд бол одоо яалтчгүй нэг тийм те листэд бол яалтчгүй тэгж одоо оруулна тэгж боддог те. Тэгээ би хувьдаа бол 10-аас 8 оноо гэж байгаа маа. За тийм ээ тэгээ өнөөдрийн бичлэг сайхан энэ түрээд өндөрлж байна. Хэдүүлээ угаасаа дараачих бичлэгээр тун утахгүй уулзсан дөө. Тэгээд юу гэдэг лээ? Сайхан амраарай. Гой зүзүүдлээрээ. Хайртай шүү за. За сайхан амраарай. Гой зүзүүдлээрээ.